Намайг Мөнгөн Зүйл гэдэг. Би UNESCO Asset Management-ийн үйл ажиллагаа хэрэгсэн захирлаар ажилладаг. За, намайг Ганццэг гэдэг. UNESCO группийн UNESCO лизинг компанид үйл ажиллагаа хэрэгсэн захирлаар ажилладаг. За, сайн байцгаана уу? Намайг Инрэл гэдэг. За, би одоо Яла компани үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Цэрнэрэн гэдэг. Би SIBG Capital группийн сагвар хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Намайг Үжин гэдэг. Би одоо Mongolia Talent Network компани гүйцэтгэх захирлаар ажилладаг. За, намайг Холон гэдэг. Би Investor Property компани hybrid хоёр салбарын захирлаар ажилладаг. За, намайг Цолмон гэдэг. UNESCO Property компани бизнес хөгжил стратеги хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Намайг Ариушны гэдэг. За, би Pocket Bank-ос санхүүгийн байгууллагын бизнесийн газрын захирлаар ажилладаг. Өөрийгөө хоёр үгээр тодорхойл гэвэл Бүтээлч бас эерэг гэж хэлэх баха. Өөдрөг хариуцлагатай гэх байна. Тууштай, жаахан яар гэх юм уу? Тийм зөөлөн намуухан төрлийнх үү? Нөгөө талаа бас илүү тууштай. нэгдүгээрт эерэг, хоёрдугаар хөдөлмөрч гэх юм уу? За, ямар ч гэсэн нээлттэй гэдэг дээр бол намайг таньдаг хүмүүс санал нэг байх болов. За, нөгөөх нь илүү мэрэгжлийн гэж бодож ийн яг нөгөө өөрийнхөө ажил мэрэгжилтэй ч гэдэг юм уу тийм ээ хийх ёстой юм да эзэмшсэн мэрэгжилтэй яг л мэрэгжлийн гэдэг хүн ямар байх ёстой тийм байхыг л хичээдэг дээ. За, би ямар ч байсан нэгт амар мөрөөдөнтгий. За, хоёрт нь болохоор шудраг. Өөртөө бүр амар шудраг байхыг хичээдэг. Ажил амьдралын тэнцвэртэй байдал гэдэг юм дээр бол яг үнийг хэлэхэд бол тэнцвэртэй байж чаддаггүй. Яг энэ тал дээр гэх юм бол бүр амар төгс зохицуулалт гэж ерөөхдөө баг эмэгтэй хүн болно баг байхгүй байх. Зохицуулж чадчихна гэж бол хэлэхэд жаахан хэцүү байна. Яг бага насны хүүхдтэй болохоор сүүлийн нэг жил гарангийн хугацаанд бол яг ажиллаа, гэр бүлээл ингээд зохицуулах гэж амар хичээж байна. Яг өөрийгөө хөгжүүлэх тал дээр болохоор нэлийн дутмаг явж байгаа гэх юм уу? Ажил, амьдрал, гэр бүл, хувь хүн өөрийгөө зэрэг ерөөсөө авч явах маш хэцүү. Менежмент маш их хүнээс шаарддаг. Гэхдээ нэг юм тухайн цаг хугацаанд юу надад хамгийн чухал байна гэдгээ илүү бодож аваад тэгээ өөрийнхөө үндсэн нэг чанжир шугам, чиг шугам алдахгүйгээр аль болох тэнцвүүлж авч явахыг хичээдэг дээ. Яг нь миний ажил болохоор байнгын тогтвортой хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр байдаг. Тэгэхээр ер нь бол байнгын л ачаалттай байдаг. Гэхдээ ажил дээр байгаа цагаа үр бүтээлтэй, хариуцлагатай, маш хурдтайгаар ажлуудаа амжуулаад гэр бүлтэй болохоор цагаа чанартай гаргахыг ер нь зорддог. Тухайн цаг мөчид яг ажил юм уу, гэр бүл юм уу эсвэл өөрийгөө хөгжүүлэх заав нь яг аль нь илүү чухал байна гэдгийг ойлгож ер нь цагаа зарцуулдаг гэх юм уу. Одоо жишээ нь ажил бол их цаг зарцуулж магадгүй. Гэхдээ дараа нь тэрийг нөхөд өөр цагт нь зарцуулаад ингээд солбоод явдаг. Баримтлалын хамгийн чухал зарчмуудын нэг бол ерөнхийдөө нөгөө амьдралын нөгөө баланс гэж ярьдаг. За, амьдралын тэнцвэртэй байдлыг аягүй яг баланслахыг хичээж ажилладаг. Өөртөө одоо байнгын суралцаад, байнгын хөгжиж явах хэрэгтэй. Тэгээ энэ өөрсдөө ч гэсэндээ урт хугацааны хөрөнгө оруулалт одоо болдог гэж боддог учраас өөрөө бас өдрөө болгон одоо өөртөө нэг 20 30 ч юм уу тий эсвэл нэг цагийн тийм өөрийгөө хөгжүүлэх, өөртөө зориулсан тийм цагийг бол ер нь гаргах ер нь дуртай. Тэгээ тэрийгээ одоо баримтлал явж байгаа да. Ажил амьдралын тэнцвэр ерөөхдөө хүний амьдралтын чинь байх ёстой хамгийн чухал зүйлүүдийн нэг. Гэхдээ би ажил амьдралаа тэнцвэрийг барьж ийн гэд бас илүү хит талаа хамгаалаад байх нь бас нөгөө талаараа өөрөөсөө санагддаг. Бас тийм тэнцвүүлж авч явах боломжгүй үед бас хүний амьдралд байлгүй л яах вэ? Тэгээ тэр үед нь ажлаа хэрвээ хитрхи хийж байгаа бол тэрэндээ өөрөөсөө тийм гомдоод аль болох байхгүйгээр те эсвэл гэр бүлтэй илүү их цаг гаргаж байгаа тэр үедээ бас тэр цаг хугацаанд илүү enjoy хийгээд тэгж өнгөрүүлэх хэрэгтэй л гэж би боддог. Ер нь бол яг үнэндээ бол яг тэнцвэртэй зарцуулж чаддаггүй. Гэхдээ яг хуу карьераа хаяхгүй тэрнийхээ төлөө мэдээж авч байгаа. Гэхдээ эмэгтэй хүн нөгөө өөрт гарах цагаа илүү золиослж тэгээд гэр бүл карьераа гэж явдаг болов гэж боддог. Тэгэхээр би бол яг өөрийгөө бол нэг бүгдийг тэнцвэртэй авч явж байгаа гэж бол хэлж чадахгүй. Ер нь бол 7 хоногийн эхэндээ ч юм уу ер нь төлөвлөх шийдвэр гаргах хэсэг нь хамгийн одоо их энерги зарцуулдаг үе байдаг учраас ер нь 7 хоногоо яаж өнгөрөөх вэ гэдгээ бүр яг тусдаа цаг гаргаж агаад 7 хоногийн өмнө скорпиг потенциалны орой ч юм уу бэлдээд ингээд нэг бодоод тэрийг ингээд цаасан дээр буулгахчул яг амаар байт. Тэгэхгүй ингээд бодоол яваад хаар талгаан доторх бодлоод ингээд тойрогдоод эргэлдээл ерөөсөө ингээд стресснээс алдахгүй байхгүй юм болохоор аль болох хурдан буулгаад ямар ч нэг юм тайм блокт оруулаад тэг 20 30 минутанд хийх ажил нь дараа 7 хоногийнхаа бүтээмжид маш өндөр нөлөөтэй
ер нь болчиход байгаа юм шиг санагддیں۔ Хамгийн их нөлөөсөн хүчин зол гэх юм бол яг ажлаа чин сэтгэлээсээ хийх, тэгээд хичээнгүү тууштай байх юм. Яг угаасаа анхнаасаа бүх юм төгс байхгүй. Тэгэхээр өдөө хүртэл ингээд миний өөрийн хичээл зүтгэл, тууштай байдал, за ингээд надаас шалтгааллах зүйлүүд мэдээж маш их байгаа. Бас адилхан гэр бүлийнхэн маань дэмжлэг өдөө хүртэл ингээд надад итгэл хүлээлгэж ирсэн. Баг хамт олон удирдлагуудын маань дэмжлэг бас ингээд их нөлөөсөн гэж боддог. Зорилго тодорхой байсан гэж хэлэх баг. Гэхдээ би нэг охины ээж хүний хувьд охиндоо илүү хүллэлтүр болохыг хүсдэг. Нийгэм дэслэх байр суурь, өөрийн үн цэн, эмэгтэй хүн байхын утга учирыг ямар авах ёстойг ер нь харуулгыг зорьдог. Ер нь бол хүн болгон төгс төгөлдөр биш учраас алдаа гаргана те нөгөө аливаа амьдрал ч ажлын байран дээр ч нэлээд алдаа гаргана. За тэрийгээ сүргээр одоо хүлээж авахаасаа илүүтэй тэрийг одоо боломж гэж хараад тэрнээсээ суралцахыг бас аягүй хичээдэг. За тэгээд тэр нь бас нэлийн нөлөөлдөг гэж бодож байна. За тэгээд сүүлд нь мэдээж одоо өдий зэрэгт одоо хүрэхэд одоо байнга тусалж дэмждэг гэр бүл, найз нөхөд, за тэгээд удирдлага, за хамт ажилладаг одоо хамт ажлын хамтаа олон маань бас нэлийн нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа. Яг үдэн гэдэг хувь хүний хувьд гэх юм бол ямар ч ажил хийжсэн, юу ч хийжсэн яг тухайн цаг үедээ аль болох байгаад үр дүн гаргахын төлөө хамгийн сайнараа одоо чин сэтгэлээсээ хичээж хийдэг байсан. Бас суралцгаа хизээж зогсоохгүй гэж бас өөртөө боддог. Ямар ч асуудал тулгарсан, ямар ч одоо ажил байсан ер нь яагаад юм бол яагаад хийх ёстой юм бол ямар учиртай юм бол ямар үр дүнтэй бол гэд сониучаар ханддаг. Тэр нь илүү юм хийж бүтээхэд бас сургасан юм лөө. Тэгэхээр ээж байгаа маань нэг өнөөдөр өөрийгөө би ингэж их урамтайгаар, зоригтойгоор хөгжлөө одоо өөрийнхөө хөгжлийг тасралтгүй хөгжүүлээд илүү тусалсан юм болоо гэж бодож байна. Хоёул мэдж байгаа юм чинь санхүү ямар байдгийг одоо энэ хоёроо хослоод явахаар яа гэм ч юм уу тийм илүү нээлттэй илүү сонирч зан энд хүргэсэн болов гэж бодож байна. Намайг дэмжсэн, урамшуулсан, урам зориг өгсөн тийм хүмүүстэй тааралдаад тэр хүмүүс маань надад итгээд боломж олгочихсон явдлууд нь хамгийн том үнцэнтэй нөлөө өгч өнөөдөр болсон байна. Ингээд даваад гарсан хойно бол ингээд амар энгийн зүйл юм шиг санагддаг болох. Тухайн үед хэцүү байгаа ч гэсэн яг нэг юм тайвнаар бодож үзээд тэгээд ямар ч юмд гарц гаргалгаа юу нь алдагдал гэж хэлээ. Ингээд төсөөлж бодож чадж байгаа бол чи тэр юмыг чадах учраас чамд юм төсөөлөл ирж байгаа гэж би боддог. Нөгөө том алхмыг шууд нэг том алхам гэж бодохгүйгээр яг жижиг алхмуудын нийлбэр нь том алхам шүү гэдгийг эртхэн хүлээн зөвшөөрөөд тэгээ миний хийх гэж байгаа юм цаг авна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд ер нь бол ингээм амжилт юмнууд байна дандаа нэг жижиг юм маань 2 болж үрчээд 2-4 болж үрчээд ингэж явдаг учраас жижиг гэлтгүй жижиг өөрчлөлт сайжруулалтыг хийж явж агаад эцсийн дүндээ нэг мэдхэд ингээд дунд хугацаанд айгүй том үр дүн гарсан байдаг шүү. Би бол өөрийнхөө дайсан хийгээд яваад байдаг. Өөрийгөө л энийг чадахгүй байна. Альсвал нэг залхуураад яадаг тий. Тэгэхээр ер нь бол өөрийгөө л мотивацуулахгүй л одоо бусад хүн чамайг мотивацуулж чадахгүй учраас ер нь өөрийгөө л даван туулах хэрэгтэй. Тэгээд өөртөө л тэмцэж байгаа энэ тэмцэж чадвал одоо ер нь бол бүгдийг хийж чадна даа л гэж боддог. Шантрах үед мэдээж зөндөө гарна, эргэж буцах бодлууд бас зөндөө төрнө. Тэгэхээр хамгийн гол толгуур маань бол өөртөө итгэл байсан. Тэгэхээр хаш эргэлзэлгүйгээр өөртөө итгэлтэйгээр зорьсон зорилгынхаа төлөө аль болох тууштай байгаарэ гэж зөвлөмөр байна. Ер нь бол өөрийгөө байнга хайрлаж, өөрийгөө байнга хүндэлж, бусдаа өөрийгөө битээ харьцуулж байгаараа. За тэгээ мөн одоо өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилготой хүрэхийн тулд тэр хийх ёстой хамгийн ихний алхмаа хийхээсээ бүү байгаараа гэж хэлье. Тэгээд ерөнхийдөө нөгөө Монгол бас тийм үг гэдэг шүү дээ. Айвал бүхий, хүйвэл бүү аа гэдэг. Тэгэхээр тэр одоо нөгөө ихний алхмаа ихтэй өөртөө итгэлтэй, өөртөө зорилготойгоор хийгээрээ битгий байгаараа, битгий хойшин тавиараа л гэж хэлмээр байна. Юу хүсэж байгаа гэдгийг ер нь бичээд үзээрэй. Дараа нь тэрийг нэг эргээд уншихаар би бол ийм хүсэж байгаа. Гэтэл би энийхэд үлээ явж гинүү үгүй юу гэж бодох, эргцүүлэх. Тэгээд одоо юу гэдэг нь тэр замаараа яваагүй арай хазаацсан байх юм бол эргээд засах тэр боломж нь байд юм болов гэж бодож. Тэгэхээр зоригтой байгаарай, шийдэмгий байгаарай, нээлттэй байгаарай гэж хэлээ та. Өөрийнхөө өнөөдрийн байгаа байдалтай 80% ер нь сэтгэл хангалуун одоо талархаж амьдрах хэрэгтэй гэж боддог. Өнөөдрийнхөө идж байгаа хоолн те хийж байгаа ажилдаа
байгаа гэр бүлтэй нөхөрлж байгаа найзуудаа мэдгүй орчин тойрондоо иргэнд зөөр өмсөж байгаа хувцандаа ч хамаагүй хүн талархдаг сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Гэхдээ үргэлж тийм growth одоо өсөлтийн тийм орон зайг өөртөө үлдээх хэрэгтэй. Тэр нь 20% байх. Тэгээд тэр өсөлтийнхаа төлөө тэмүүлдэг байх нь хамгийн чухал. Нэмээд бас хэлэхэд хүн өсөж одоо мөрөөдөж чаддаг байх гэдэг бол маш чухал. Тэр ялангуяа эмэгтэй хүмүүст маш чухал. Хүсэл мөрөөдлөө хизээж бити орхиорой жоохон бахта одоо 5 настай байхдаа мөрөөддөг байсан, мөрөөдөж чаддаг байсан. Тэр нэг сэтгэл зүгээрээ өнөөдөр 30 хүрсэн ч 40 хүрсэн ч 20-тай байсан ч яг тэр сэтгэхүүгээрээ мөрөөдөж чаддаг. Тэрний ха төлөө бас ямар нэг үйлдэл хийж чаддаг байгаарай л гэж хэлье да. За зөвлөгөө өгөөч гэвэл эргэлзээ бол ерөөсөө ухарч байгаа биш. Эргэлзээ бол таны хүсэх шат гэж би боддог. Гол нь өөрийгөө сонгох, өөртөө итгэх шийдвэрийг гаргах хэрэгтэй болов. Тэгээ өөртөө итгэсэн цагт бол бүх юм боломжтой гэж бодож байна. За баярлалаа. Ямар гоё анхны цэцэг байна. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Мартин амны баярлалаа. Баярлалаа. За маш их баярлалаа. За баярлалаа. Чамд гэсэн баярын минь. Энэ контентыг үзэж байгаа бүх эмэгтэйчүүдтэй охтуудаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Баярын мэндийг хүргье. Мэндийг өргөж байна. Баярын мэндийг хүргье. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийн мэндийг хүргье. Та бүхэн бүгдээрээ мундаг шүү.